Ерөнхийдөө бол яг хамгийн анхаарал татсан асуудал болохоор яагаад ингэж Дубай tii гэдэг асуудал байна. Тийм гэтэл Дубай tii-ийн шалтгаанаар тайлбарласан л да. Мэдээж тийм. Гэхдээ тэр тайлбар нь болохоор үнэндээ бол тийм юм шиг муутай тайлбараас. Тэгэхээр хүмүүс үзэж байгаагаар энэ бол одоо олонний ард түмний хяналтаас зайлсхийж Дубайд очиж гаргаж зорсон гэдэг нь бол энэ илүү үнэмшилтэй дүртэй харагдаад байна. Хоёрдугаар Дубайн гэрээг ингээд үндсэнд ингээд аваад үзэх юм бол би яг гэрээг судаад байна л да. Үндэ бол энэ гэрээ юм судаад үзэх гэрээ бол харагдаж байна. Гэхдээ ингээд бидний дараах материалыг ингээд аваад үзэхэд одоо юу гэж хэлсэн тэр төлөвлөгөө гэж заасан тийм үү. Оюутлын баатархан гэдэг нь бол санхүүжилтийн төлөвлөгөө. Бодит байдлаар энэ судлаад аваад үзэхээр энэ бол зөвхөн төлөвлөгөө биш гэрээ байна. Төлөвлөгөө гэсэн тодорхойлолтож олбогдохгүй. Яагаад гэх юм бол чухам юу яаж хийх талаараа нарийнчлан заасан байх учраас төлөвлөгөө гэтэн дээр бол энэ нэг ерөөс огтхон чиглэлээр ороогүй зөвхөн их тийм нэлийн бүдүүн баг байдлаар заасан залтууд орсон байна. Тэгээ гаргаж ирсэн байна. Ер нь бол энэ бол нэг үндсэн гэрээ гэж гэсэн тодорхойлолт бол илүү багтахаар баримтж харагдаж байгаа юм. За ингэж хэлэх байна. Нэг за ийм асуу энэ бол гэрээ тийм үү гэж тогтлоо. Нөгөө талаас ерөнхий энэ бол одоо англи хувилбар нь олдохгүй байсан. Тэгээд яг бид орж авлаа. Энэ аль биесний англи хувилбар тулгаад үзлээ. За тийм ерөнхий яг энэ мэргэжлийн үүднээс харах юм бол англи хувилбарын монгол хувилбартай харах юм бол бас их зүйтэй залтууд бол байна. Нарийн мэргэжлийн үүднээс харах. Тухайлх юм бол энэ дээр бол энэ чинь орсон байна л да. Энэ дээр нэг залтууд байна. За энэ 3-ын 5 дугаар заалтаа тийм англи хэлбэр дээр тийм энэ дээр болохоор энэ сод зэс хайлуулах үйлдвэрийн монгол хэл дээр болохоор гэсэн зэс хайлуулах үйлдвэрийн монгол улсад барьж байгуулах ажлууд эдийн засгийн боломжуудын талаарх судалгааны тайлбар зөвхөн тайлбар биш шүү. Оюутлогоо хийх 16 оны 9 сарын өмнөөс боловсруулж дуусна гэсэн. Энэ англи дээр болохоор яг судалгааны тайлбар гэдгийг оруулсан. Гэхдээ энэ дээр бол үйлдвэр гэсэн үг англи дээр бол ороогүй. Энэ дээр юу гэж орсон байна вэ? Copper smelter гэсэн үг. Энэ болохоор бол юу гэсэн copper smelter in Mongolia to process concentrate from the Oyu-Tolgoi project into metal гэсэн. Энэ юу гэж юм бэ? Зэс хайлуулагчийг одоо бий болгох тэр эдийн засгийн судалгаагийн техник эдийн засгийн үндэслүүдийн судлаад гаргана гэсэн байна. За зэс хайлуулагч гэж энэ дээрээс энэ дээр монгол хувилбар дээр болохоор юу гэж хэлсэн? Үйлдвэр гаргасан. Тэгэхээр энэ бас жоохон ялгаа бий. Энэ хэрвээ яг ингэ маргаан гаргаад ингээд энэ яагаад үйлдвэр бариагүй гэсэн асуудал үүсэх юм бол энэ дээр ерөөсөө ямар асуудал үүсэх вэ? Бид үйлдвэр баримт хийж хэлээд зөвхөн зэс хайлуулагч тэр нь болохоор зэсний баяжмлыг метал болгодог тийм процессор хийж хэлсэн. Тэгэхээр энэ дээр ийм хүчтэй иймэрхүү юм нэг хэлтэн жоо алдаа байна л да. Хэрвээ энэ ямар нэгэн байдлаар маргаа үүсэх юм бол энэ бол үнэхээр том асуудал болно. Гэхдээ ямар ч гэсэн одоохондоо ямар ч гэсэн энэ дээр юу заасан байна гэхээр бидний ойлгож байгаа шиг үйлдвэр барьчих юм байна. Зэс хайлуулж барьчих юм байна гэсэн ойлголт нь буруу болж байгаа гэдэг нь ягаад гэх юм бол энэ хизээч баримт чиглэл зөвхөн судалгаагийн гарна гэсэн. Мөн өмнөх хөрөнгө оруулалтын гэрээндээ ч гэсэн юу гэсэн судалгаагийн гарна гэж хэлсэн болохоос үйлдвэр юм уу зэс хайлуулж барина гэсэн юмээс огт яригддаг. Нэгдүгээр. Хоёрдугаар орчуулгын талаас нь сайн хэлсэн тийм үү. Энэ зөвхөн процессор зэс хайлуулагчдын процессорыг бий болгоно гэснээс биш үйлдвэр гэж бүр том юм байх шүү дээ. Бүр цогц. Зөвхөн процессор нь бол яг компьютерийг таадаг гэж. Компьютерийн процессор гэдэг чинь нэг хэсэг компьютер болох процессор маань компьютер болохын тулд монитор үүнтэй гараа бос бүх юм орж иж бүх нэг компьютер болж ажилладаг тийм үү. Яг тэрнтэй адилхан. Үйлдвэр гэдэг маань бүр цогц юм байна тийм үү. Процессор гэдэг маань зэс хайлуулагч процессор гэдэг маань зөвхөн үйлдвэрийн нэг зүйл нэг хэсэг байна. Тэгэхээр ийм хоёр асуудал. За тэгээд бас орчуулгын өөр асуудлууд бас энэ дээр бол нэлээд гарсан байсан л да. Тийм энэ дээр бас гэсэн байна. За бас орчуулгын өөрийн асуудал болохоор энэ дээр 5-5-ын одоо B-ийн 2-3 дугаар залтууд дээр байна. Энэ дээр юу гэсэн
энэ дээр орсон байсан бэ гэхээр англи хэлэн дээр болохоор бол энэ Rio Tinto бол одоо ингээд оюун тухайн гидүргийн бацаараа зээл авчиж тийм Rio Tinto авах нь. Зээл авчаад энэ зээлийг Rio Tinto-гийн дансан байрлал. Дансан байр. Гэтэл энэ дээр бол одоо Монгол хэл дээр орчуулахдаа ингэж хэлсэн байна. Rio Tinto төлөв төсвийн санхүүжилтийн баталгаанаас шимтгэл Rio Tinto-гийн тайлан тэнцэл бүртгэгдэх гэж оруулсан байна. Хөөе зээл аваад тэрийн Rio Tinto-гийн тайлан тэнцэл бүртгэнэ гэж оруулсан. Юу гэсэн? Өмнө нь өсөр бодит байдал энэ ихэр чинь одоо Rio Tinto-д мөнгө нь авах ч юм уу, үгүй ч юм уу ямар ч тийм нэг одоо ойлгомжгүй байдлаар ч болсон. Мөхөг байдлаа. Гэтэл бодит байдал дээр бол энэ англи хэлэн дээр бол тодорхой. Deposit буюу мөнгө зээлийг аваад зээлийг Rio Tinto-гийн тайлан тэнцэл орол байлшгүй гэсэн. Гэхдээ тэр ч яг англи хэлэн дээр өөрөө юм болохоор мэргэжлийн бус хэлхийг зориулж хэлсэн байна. Англи хэлэн дээр өөрөө. Нэгдүгээр англи хэлэн дээр өөрөө мэргэжлийн бус хэлхийг хэлсэн. Хоёрдугаар тэр хэллэгийг манайх бүр бүдэг байдлаар орчуулсан. За англи хэлэн дээр яагаад би мэргэжлийн бус хэлхийг энэ төлөвлөгөөгүй гэрээнд оруулсан бэ гэх юм бол үгүй байх ёстой яг үнэ. Тэгэхээр энэ дээр бол ерөөсө мэргэжлийн англи санхүүгийн эдийн засгийн мэргэжлийн хүн энийг уншиж байгаа. Тэр бол ингээд ийм хүн ингээ хэрэглэдэг байгаа гэсэн гэдэг бодох юм бол англи хэлбэр нь өөрөө мэргэжлийн бос гэсэн. За бидний одоо яг хараад хэлчих. Энэ дээр байх. Тавын ингээд shareholder debt сайн тавын энэ ч тийм. Тэр тавын тав дээр байна тийм үү. Тэгэхээр энэ дээр бол total funds held on Rio Tinto balance sheet shouldn't be exceeded by until the required for underground stage construction, all funds prepaid pursuant to paragraph 1 will be deposited by TRQ into Rio Tinto Group balance sheet. Зээл авсан тийм үү? Туркis хийдэн Rio Tinto Туркis хийдэн охин компани Rio Tinto охин компани Туркis хийдэн зээл авч байгаа тийм үү? Энэ зээлийг авсан зээлээ Туркis хийдэн Rio Tinto буюу одоо толгой компанийн баланс шит дээр депозит хийж байгаа. Энэ хизээч ойлгомжгүй байна. Англи хэлээр хизээч баланс шит дээр депозит хийх буюу депозит гэж мөнгө байршуулах гэдэг тийм үү? Баланс шит дээр мөнгө байршуулах гэсэн хэлээр зүйл байдаг байхгүй. Санхүүгийн хэлдэг тийм байж байх ёсгүй. Энэ бол мэргэжлийн хэлээр гэж байна. Харин авсан зээлийг яг дансан байршуулна гэж байна. Монгол хэлээр л гэсэн үг шүү. Тийм. Гэтэл энэ бол ийм үг байна. Тэгэхээр энэ англи хэлээр энэ өөрөө одоо утгагүй зориулдаг хөдөлгөх гэсэн үгдээр хэлдэг үзэж байгаа. За энэ үгдэрийг манайхан орчуулахдаа авсан зээлийг Rio Tinto-гийн баланс шит буюу одоо санхүүгийн тайланд бүртгэн гэж орчуулсан. Гэж бүр ойлгож байгаа юм шиг байна тийм. Тэгэхээр иймэрхүү зөв байна. Энэ бол одоо зээл хэн нөхөн яах юм ямар ч байсан бүр бүдэг бодог ойлголтоор ерөөсөө Туркis хийлэн оюун толгойн нэрийн өмнөөс зээл аваад өөрийнхөө эцэг толгой компани болох Rio Tinto-гийн тайланд тусгаж оруулна гэсэн. Энэ одоо ийм зүйлийг бид цаашаа юм уу юм бэ? Энэ дээр бол ерөөсөө ямар ч монгол хүн буюу монгол талаас энэ одоо гэрээ чухам ямар заалтууд тодорхой заалтууд нь юу хийж байгаа юм бэ гэдэг нь ойлгож болчихж байгаа. Мэргэжлийн хүн уншаад байгаа юм байна. Яг гэрээ гэдэг чинь маш нарийн яг үг үсгээрээ байдаг учраас энэ дээр ямар нэгэн байдлаар нагаа үсгэх юм дээр бол яг монгол талаас нь бол одоо юу гэмээр ойлгоогүй